Шидэн өөрийнхөө их хэрэг зоглож гсэн хайж. Шүдгүй байж юу? Тэр бол Сукуна юм. Өнөөшлөх түүний Gojo Sukuna спойлер орохтол Сукуна бол 1000 жилийн өмнө буюу Жужуцугийн алтан үе болох Хэй 90 нэмэрдэг байсан. Тэгэхээр нэг хүн таалагдсан өрөөмөө бөгөөд хүний махар гоё болт хийдэг гэсэн л таалагдсан. Тийм ээ Сукуна бол хүн идэх хараалуудын хаан. Түүнэр хамааглах хүчтэй гэдэг салаа түүнрүүд дайсан ч Сукуна ганцаараа бүгднийг болгож авсан гэдэг. Гэтэл тэр өхлөөс зогсож чадаагүй юм. Тэгэхэд Кенжаку 1000 жилийн дараа түүний 20 хувааж сүнсэндэн шингээсэн гэж. Орчин үед ирэхэд манай Итадорын нэг идчихсэн болохоор Сукуна шууд л түүний биш шилждэг. Гэхдээ Итадорыг түнд байхааргүй хүч байсан тул Сукуна дураараа Южигийн бие дурж болохгүй. Гэтэл манай хүн Сукуна руу дайсан ч барахгүй тодорхой. Тэгээд ямар ч тач нэгэн тохиролцоо хийдэг юм. Тохиролцоо гэдэг нь өөрөх нь видеог орон байх. Гэхдээ хэнийг ч гэмтээхгүй. Даанч манай мангар өөрийгөө оролцуулах амарсан тул Сукуна энэ боломжийг ашиглаж мэгмэд Южигийн хурууг сасж аваад залгуулснаар ухамсар түүнд шилжсэн байдаг нас. Такаба бол Макинаар юу болсныг мэдээж хаврах том юу тэр аяга ингаас боддог. Түүнд ингэ гарч ирээ түүнийг өөрийн хүчтэй техникүүдийн нэгээр ширсэн талах болгох тийм. Тэмдэг арилт манай хүн удирлага гартаавлаа гэтэл Сукуна түүнийг хуурсан байх өгөөд мунхан гэмтэн гэсээр түүнийг шижиждэг. Юу ч гарч ирээ Сукуна хэмээн маш хүчтэй өрлөн түүнийг дагтахад олсон ч өөрөө л цохолчтой. Чи яг дандаа надын араас явдیں۔ Гэхэд хүмүүс бол зүгээр л нэг мөш шавж нар аалзны дорнд орсон хэдэн л шавж нар. Зовлонгоо зэлгээд л амьдрэх гэхэд манай хүн чи тэгвэл миний зовлон зэлгэж чадах гэж харъя л. Амар хаа. Тэсэр түүнийг тоог барамшгүй байгаа зүсэд хайждаг. Тэгтэл нөгөө гай болохоор баригдана. Юу вэ гэж гайхаж дуусаагүй л нэгмээс болсон байх бөгөөд түүний хараалын энерги нь нэлээд багассан байдаг. Үүний дараа манай хүн шууд баруун гарын шүлэн цохилтоор түүнийг намаад. Тэгтэл Сукуна өөртөө итгэлтэй харагдж байна. Гинтл Маки буюу Зэни Маки гарч ирдэг. Тэгэл хоёрын эсрэг нэглэж байгаа юм да. Тэр хоёр талаасныхаа тэр нь ядах юм гарангуусаад үрэмээ гарч ирээд тэрээ өмсөөр өчөөд манай Южи амжиж гарч ирсэн ч тэдний энэж буй царайг харсаар байдаг. Нөгөө хүн Сукунат санаатай юм болохоор мөгөөгийн сүнсийг бүрэн шингээхэд бол нэг сайхан саунд ороод байждаг. Үүний дараа болохоор түүний ихч Зумики буюу Ёёр түүний ихчийг өөрийнх нь техникээр баснаар мэгмиг өөрийн гараа архичи ялсан мэдрэмж өсөөр мэгми үрхий дөө Гожогийн сунлагдах цаг болоход ямартай ч мэгмиг орсон Сукунагаас тулдахаар болсон нээж. За тэгэл ямартай ч тоглосон тэд 19 сарын 24 Югэтээс өгөөрөө Жужуцугаас 0 дээр өгсөн тэр өдөр тулдахаар болсон нээж. Нөгөө өрч байрлалаа эзлэх байгууд гэхэд яг дөрөв сонгосон юм бэ хэмээн асуухад чамаас өөр итгэж чадах хамгаалт үүсэх хүн байхгүй шүү дээ хэмээн хэлсэн мэдэг. Өөрхий тэгэл нөгөөний итгэлийг алдахгүй хичээж байгаа юм даа. Утамэ мартаж ганцаарчсан бүжиг хийж хамгаал хүч өсгөх юмар хийснээр 200% нийлээгааны хийх болно. Ингэснээр энерги цуглуулсаар тэнгийн хараалт техник өөрчлөлт хүчин чадалцсан хэрэг хараалт техникийн өөрчлөлт тулаа. Гэвч манай хүн өөрийнхөө хамгийн хүчтэй техник нийл ягааны тарныг үнссээр шивчлэгийн үнссээр хөндөй осон нийл ягаан. Гэвч Сукуна руу маш хүчтэй дээлт илгээсэн байдаг.
Сүкунаж анзаарсан ч гэлээ зогсож чадалгүй. Хоёр гараа алдсан ч тэр амин гарсан байлаа. Уран аргачлалын техникээр өөрийнхөө алдсан хоёр гарыг идэвхсэний дараагаар ингэснээр өнөөдрийн челленж шүү гэж Гожо багталтай наргагүй хэлэхэд Гожо садар чи их томрох юм а. Чи бол гамбан дээр тавьсан дүүпүү. Тэгээ тэр харалт энерги гарган бэлддэг. Гэтэл манай Гожо би чамаа юм царай гаргасан би чамаа дахин нуучих. Үн тоожи шиг царайтай. Гэсээ тулаан хэлдэг бөгөөд шуудал баруун гарын зөвхөл төр. Манай өнчнөөш бууж байгаа л их сайхан түлхээд авнаа. Сүкунаш буцаж босч ирэхэд Гожогийн халахч буй юмнууд нэг том дуугар байх хэмжээг хөтөл зогсож исэн гүрийг Гожо тэнгэрт өөрхсөн байхын тэр хажуу талаас нь дахин гүр явж шахаж алах гэтэл Гожо нэг юм анзаарсан болтоход барилгын хоёр хуваасан байлаа. Түүний хараалтын нэг саармжуул снаар өөрсдийнхөө сохор зэг рүү нөгөө хоёр дайрахаар бэлтгэж эхэлдэг. Маш том дэлбэлт болдог юм. Нөгөө нэг үгүй. Энэ бүх зүйлийг чамаа явуулсан гэж хэлэндээ. Ухааны юм Гожо манай Сүкунад хэлдэг. Чамд итгэх байхдаа тэнгэр өөрийнхөө хараалт хийдэг хэлж дулааныг харуулж байдаг. Сүкунэ ямар ч жинийг хийснээр яг энэ Ханамиг Жого хоёр хийх гэж байгааг нялгадуулдаг чадвар. Тэр хоёр эргэлзэггүй доменэ дэлгэх бөгөөд домен экспеш юм да. Хэмжээшгүй болсон. Чихүүцлээс. Тэгэхэд гаднах хүрээ гинтл чичирсээр Сүкунэгийн демон экспешн гэсэн байдаг. Гинтл хүзүүн огтлцдаг бөгөөд манай хүнж өөрийнхөө ядах юмгүй эмчилсэн ч Сүкунэгийн домен экспешн юм манай хүнийг өстэй хар мянгуудад зөвчөөд хайждаг. Гэтэл манай хүн амьд гарсан байх бөгөөд ардаас нь гүйж байгаа л энгийн эзэмшлийн хөргөжүүлэлт дэлгэдэг. Энгийн эзэмшлийн хөргөжүүлэлт нь дайсныхаа техникээс оолдог өгөөдөг. Энэ хойноо уг нь өөрийгөө эмчилсэн нэмээд Сүкунэ шаргатуулчих тийм да. Гинтл өөрийг нь тэрвэд авдаг удаахж хэмжээг ухт нь улаан гэсээр түүний чихвэзлийн сүмжэнд хамт хавсраад хайждаг. Гэмтэл үзүүлсэн бол ямартай Сүкунэгийн хараалт техник дуустав. Тэр хоёр дахиад домен дэлгэх бөгөөд ямартай гардан дулаанаар Гожо илүүрхэж байлаа. Тэр хоёр нэгнийхээ нуруунд төрж ар талаас нь байлаа. Гинтл дахиад Сүкунэгийн эзэмшлүүд яасан ч гэлээ. Гожогийн хүрээ тэрэлт нь мангар жижиг болсон биш үү? Гинтл дахиад чичирч ирдэг. Тэгэл нөгөө хүрээ нь болохоор мангар амар дуусал. Хүрээ тэрэлт нуруу унахад Сүкунэ чийжэндээ нэлээд хүнд гинтл авсан бололтой. Гэтэл үүнийг тоосонгүй. Тэр хоёр демон экспешн дахин нэж ямар ч Гожо хэд зөхөд хонруу шахснаа домен экспешн. Дахиад хэд удаа мөрөлдүүлээд хайчдаг. Гэхдээ энэ удаа Гожогийн хүрээ тэрэлт ялсан байх бөгөөд гарч ирсэн илтлэг жинж энэхүү эрдэнэсээр чамд дуудаж байна. 8 карцила илтлэг жинж махарууга гэсэн махарууга гарч ирэнгүүт нь Гожогийн хүрээ тэрэлтээ тосоодж. Яаж тасан зохицоо гэхэд мегумигийн сүнсээр тасан зохицуулсан байх нь тэр. Гожош нэлээд байхсан байдалд ордог. Гэтэл өөрийгөө ялан гэдэг итгэсэн байсан бол домен ижил дуусах хамнаас нь тусгаадаг. Манай хорт хавдтай байсан байж таардаг. Тэгэл хөрх өгөхөөс өмнө мөнгө гүйж байгаа юм даа. Ямар тус вэ гэсэн чинь манай хүн чинь тархиа устгаа тэгээд хангалттай болсныхаа дараа нь буцаад уран аргацсан дэлхнийг удирдаад ирсэн билээ. Та чинь дамтын тархинд ийсгүй гэж. Ялгаагүй л Сүкунэ нүүд амманаас цус гарч эхэлдэг. Ерөнхийдөө энэ хоёр ч гэсэн адилхан дэмэж авсан болтой. Тулаанч Гожо чинээсэн байдалтай нэг цохиж авлаа гэсэн чинь нөгөө нь хаацдаг. Гэтэл шууд л түүнийг чирж аваад нэлийн хол явууллаа.
Ямар ч тааш нөгөө Сукуна Гожа шийдснийхаа дараагаар манай хүн эрлийн шон дээр тогтоод дараа нь маш олон цэнхрүүдийг гаргаж төмрүүл яадаг. Нөгөө хүн баггүй гэмтлээ. Чи намайг ялах уу? Миний улаан хараахан дуусаагүй гэж хэлдэгтэй зэрэгцээд ардаас нь гинэт дэлбэрлүүлэх бөгөөд Гожо барилгын буцтыг ашиглаад тэгсэн байдаг нас. Тэснэр шууд түүнийг өөртөө ирэнгүүт нь хар гэлбаа гэсээр түүнийг зөхиж ухаалтуулдаг. Доош унахт нь Мохорогийн юм нэг ихчдэг бөгөөд түүнийг сурах хар нүхнээс Мохороо гарч ирээд түүнрүүд ярьдаг. Нөгөө хүн гал унтраагчаар ажуу талын дэлбэлж хайдаг. Сукуна. Тэснэ нөгөө үлдсэн Шикигамыг нийлүүлээд Агито гэгч Шикигамыг чигдэг. 3-9 шүү. Ой жиж одоо ээж авдаг хөтөл зүөх юм хайшин. Гэж Гожо хэлдэг. Гэтэл доогуураас нь гарахт нь улаан. Гэсэн ч Мохорогоо дууссан дасан зохицсон байх бөгөөд нийлийн ганард бас харуулдаг. Мохорого чи ингээд юу чаддаг надад харуул. Хэмээ байж үтэл нэг мэдэн чи манай хүний баруун гар нь тасарсан. Тэгэл ямар ч тач нийлээ үзнэ. Сукуна өчнийхэн дараа Агито шууд ардаас нь дайрахад Агито чи илүүдэд байна. Гэсээр цэгрээ нийлэг авах юм аа. Тэгээд гараа идгээгээ нөгөө хэвтэн 2-9 нийлээд хар гэл баг Мохорогоор хийснээ шууд л улааныг явуулчихдаг. Үүнийг мэдвэл шууд Мохорого хэмээн ашаар манай хүн тацлын хүчээр нэг сайн Мохорого зөгтөг. Энэ зөвшөөрлийг ашиглаж нөгөө хүн өрөмтөгч усаар дээр харуулдаг. Өрөмтөгч ус гэж тэдүүн юм бичлэгээс ханаар тайлбарыг үзээ. Тэгтэл өөр тийшээ яваасныхаа дараа амжилттай нийлүүлснээр хөндөй болсон. Нийлэгаан гэсээр маш том дэлбэрэлт болдог юм. Энэ толгойд ямар ч тааш гэнк дүрсээр урдаж манай хүний 10 жилийн түүх гарч ирдэг түүхч гэжтэй. Энэ толгойг ялсгүй юм. Нэг мэдсэн Гожо 2 хуваагдсан байлаа. Түрүүний бас юм түнэл төсөөлсөн. Тэр Мохорогийн төсөж буцаж ирээд Гожо хуваасан байлаа. Сукунач хэлдэг. Гожо Содоро чи бол миний таарлцсан хамгийн хүчтэй байсан. Гэж хэлж дуусаагүй Хажимо Кашимо гэсээр аянгийн бурхан гарч ирдэг.